За Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах энтэх улсад хийж байгаа төрийн ажлаа үргэлжлэж байна. За энэ айлчлалын хүрээнд Монгол энтхийн бизнес форум болж байгаа. За энэхүү бизнес форумд Монголоос за 40 аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөл оролцож байгаа. За мөн энтэх улсаацсанд үн тооны аж ахуйн нэгжүүд оролцож байгаа гэдэг ийм мэдээлэл байна. За Монгол энтхийн худалдааны эргэлтийн хувьд бол 110 сая Америк долларт бол байгаа. За Монголоос бол ноолгон бүтээгдэхүүн бол экспортлдог. За энтэхээс бол мэдээж манай улс руу за чихэр за цагаан будаа замд цахилгаан тоног хөрөмжүүдийг бол экспортлж байгаа маа. Тэгэхээр хоёр улсын энэхүү бизнес форумын хувьд бол мэдээж томоохон аж ахуйн нэгжүүдийн хооронд бол хамтран ажиллах гэрээ контракт байгуулах, зам гарааны бизнесүүдийн хувьд бол хамтран туршлах солилцох, цаашдаа хамтарч ажиллах энэ чиглэлээр гол анхаарлаа хандуулдаг. За энэ удаагийн бизнес форумын хувьд л хоёр улсын эдийн засгийн үр хөжийг тэлэх үүднээс энэ удаагийн бизнесээр бол гол анхаарлаа бол зохион байгуулах зүгээс бол анхаарал хандуулж байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгч байгаа маа. За худалдаа эдийн засгийн харилцааг бол би нэг 3 үндсэн чиглэлд хоёр улсын хооронд одоогийн байгаа энэ худалдааны эргэлтийг 3 дахин нэмэгдүүлэх боломж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт ашигт малтмал биологийн салбарт хамтран ажиллахдаа санал бий хүчтэй байгуулагдлаа. Энэ хүрээнд чухал ашигт малтмал газрын хуур элементийн чиглэлээр энтхийн компаниуд нэлээд их бас анхаарал тавьж за судалгааны ажил хийж эхэлж байгаа нь бол таатай байна гэж өчигдөр модын ерөнхий сайдын албан мэдээлэлд бол онцгойлон дурдлаа. Энэ бол бас сайн эхлэл. Энтхэг улс бол дэлхийн уул уурхайн салбарын маш том хэрэглэгч, маш том худалдан авагч. За бас сүүлийн жилүүдэд бас гадаадад хөрөнгө оруулалт хийж байгаа ийм бас потенциалны түнш гэж үзэж байгаа. За хоёрдугаарт өнөөдрийн энэ та бидний хажууд болж байгаа Монгол энтхийн эдийн засгийн форум дээр Монголоос ирсэн 60 гаруй аж ахуйн нэгжүүдийн дотор за зөвхөн худалдаа за дээрээс нь жижиг дунд үйлдвэрийн компаниудаас гадна за тухайлбал ноос ноолуурын чиглэлийн 2-3 аж ахуйн нэгж байна. Тэр дотор Кашмирийн Хамбогд Кашмир гэх мэтийн ийм компаниуд ирсэн байна. За өнөөгийн байдлаар албан бус мэдээгээр үндсэндээ $2 сая бараа бүтээгдэхүүн Монгол улсаас энтхэг рүү Кашмирийн бараа бүтээгдэхүүн экспортлж байна. За энэ бол маш сайн үзүүлэлт төдийгүй Монгол улсын самнсан ноолуурын салбарт шин зах зээл бий болж байна гэсэн үг. Энэ чиглэлд энтхийн зөвхөн энэ жижиг компаниуд л манай компаниудтай харьцаж байгаа. Томоохон нэхэмлийн энэ чинь дэлхийн 3 дахь том нэхэмлийн үйлдвэрүүдтэй газар учраас энэ дээр энтхийн компаниуд өөрсдөө санал тавьж Монголын Кашмирийн буюу энэ ноолуурын түүхий ноолуур, за дээрс нь самнсан ноолуур, угаасан хийгээ самнсан ноолууруудын компаниудыг урьсан байна.